За нэг асуулт байна. Миний ойлгож байгаагаар цусны донорын хомсдлын асуудал бол энэ салбарын бас нэлээд тулгамдсан чухал асуудал байдгийг байна гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр энэ хууль гарснаар энэ цусны донорын хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд ямар ач тустай байх вэ гэдгийг нэгэд тодруулмаар байна. Хоёрдугаарт тогтмол донор нь илүү байнгын тогтмол донор түрүүн тэр 3.1-4 дээр ярьсан байнгын донор жилд 2 ба түүнээс дээш удаа цус өгдөг хүнийг тогтмол донор гэдэг юм байна. Яагаад хүмүүс тогтмол донор болохгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг та бүхэн бодвол судалсан байдаг бах. Тэгэхээр бодвол сурчилгаа энэ төр янз бүрийн хэрэгтэй байдаг бол нөгөө талдаа түрүүн гаман гишүүн бас хэлж ин тэр хүний цуснд хүний ДНХ-ийн болоод босод бүх мэдээлэл байгаа шүү дээ. Миний намайг хэний хинбэ гэдгийг бүр хэдэн мянган жилийн түүхээр гаргаад ирэх ийм мэдээлэл. Тэгэхээр энэ хувийн мэдээлэлээсээ болоод байдаг юм уу? Эсвэл магадгүй уламжлалт янз бүрийн ухамсар, сэтгэлгээ, ёс заншил, элдв зүйлээс болоод байдаг юм уу? Ер нь донорын хомсдол яагаад байгаад байдаг юм бэ? Энэ хомсдлоос яаж арилгах юм бэ? Энэ хууль маань донорын хомсдлоос арилгахад ямар хувь нэмэр оруулах юм бэ гэдгийг нэг хэлээд өгөөч. Тэгээд үргэлжлүүлээд би дараа нь хариулт авсныхаа дараа бас нэг тайлбар хэлмээр байна. За ажлын хэсгийн 5 номерын хөрхөө хариулъя. Мөчир гишүүний асуултанд хариулъя. Ер нь донорын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 2000 онд анх батлагдсан. 12 онд нэмэлт өөрчлөлт орж 18 онд шинжилэн хариулагдсан байгаа. Тэгээ 21 онд бас нэмэлт өөрчлөлтүүд орж ингэж явсан. Тэгээ энэ хуулиар бол хоёр асуудлыг зохицуулж байгаа. Ер нь цусны донорын тухай асуудал энэ хуультай болсноороо бол Монгол улсад цусны аюулгүй байдал хангахад бол онцгой түүхэн үргээг үүсгэсэн. Өнөөдөр бид нар бас яг энэ дангаараа энэ хуультай ингэж болж өгснөөр цаашдаа бас энэ үнэхээр өс нэмэгдэж байгаа энэ хэрэгцээг хангахад бол чухал шаардлагатай ийм хуулийн зохицуулт болж байгаа. Энэ ганцхан цуцсан бүтээгдэхүүний аюулгүй байдал хэрэгцээ гэдгээс гадна бас энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч ажилтнуудын цалин хөлс нийгмийн асуудал гэдэг олон асуудлуудыг тусч өгснөөрөө бас ийм онцлог хууль болсон байж байгаа. За ер нь бид нар энэ хүн амын дунд мэдлэг хандлага дадлын судалгааг 2 удаа ингэж үе шаттай хийсэн. Энэ хуулийг хэрэгжихээс өмнөөс ингэ хийж үзэхэд бол энэ хүн амын дундын цусаа өгөхийн ач холбогдолтыг ойлгохлоор хүмүүсийн мэдлэг хандлага дадал бол хангалтгүй байна буюу энэ хүн амын 40% нь тодорхой ойлголттой байна, 60% нь ямар ч ойлголтгүй байна гэдэг ийм судалгааны үр дүн гарсан. Энийг 4 жилийн давтамжтай дахиж хийхэд бол 60% болж нэмэгдсэн байсан. Ахаад цаана 40% хүрэх бас асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар цусны донорын үйлсийг сурчлах, энэ үйл ажиллагааг олон нийтэд таниулахад бол тодорхой хэмжээний бас энэ санхүүжилтийг шийдвэрлэх гэх юм уу олон ийм тулгымцсан асуудал өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дээр бас дутагдaltaй байгаад байгаа. Тэгэхээр энэ хуулийн дээр энийг илүү тодруулж өгснөөрөө бол бид нар цаашдаа хэрэгцээг хангах юм байна. Ер нь энэ гамшигын үеийн нөөцийг бүрдүүлэх энэ ажилтнууд ч гэсэн бид нар дээр тодорхой үе шаттай явагдаж байгаа боловч яг өнөөдрийн түвшинд бас хангалттай гэж хэлэх түвшин дээр бас очиж чадаагүй байгаа. Тэрнээс гадна яг орчин үед бол бид нар яаж ихээр энэ цусны сивингийн бүтээгдэхүүн буюу энэ давтаа өгöd байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг ашиглаж тэндээс альбумын иммун голболын зэрэг бас яг эмчилгээний шаардлагатай бүтээгдэхүүнийг гаргаж авах энэ бас нөөц болцоо байдаг. За Монгол улсын хувьд бол хараахан ийм нөхцөл одоогоор бүрдээгүй байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ нөхцөл болцоо бүрдвэл бас биднэрт нэлээд өндөр ач холбогдолтой болно гэж бас ингэж харж байгаа. Байнгын донор гэдгийг бол яаж юм тэгэхээр ер нь бол тогтмол хугацаанд цус өгч байгаа хүмүүсээ бид нар байнгын донор гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энийг бид нар яг энэ хуулийн дээр яг тусч байгаа өнөөдрийн хуулийн дээр ч гэсэн ер нь жилд 2 түүнээс дээш удаа өгснийг байнгын донор гэдэг байна гэдэг байдлаар томьёосон байж байгаа. За Мөчир гишүүн тодруулъя. Тэгэхээр өнөөдөр энэ хуралдаа нэг ч гэсэн олон нийт үзэж ажиллаж байгаа байх гэж бодож байна. Цусны донорын тухай хуулийн асуудал хэлцэж байна. Миний ойлгож байгаагаар цусны донорын нөөцийг хэвэн болгож цаашдаа нэмэгдүүлэхийн тулд энэ цусны байнгын донор олон болох ёстой байна гэж би ойлгоод байгаа. Нэг шийдэл нь. Тэгээд жилд хэрвээ хүн 2 болоод түүнээс дээш цусаа өгвөл байнгын донор болчихдөг юм бол би бас жаахан судалж уншлаа. Хамгийн үр дүнтэй арга бол энэ цусаа өгөх аян санаачилж хэрэгжүүлэх байдаг юм байна. Тэгэхээр энэ цусны байнгын донор болох зүгээр нэг удаа өгөх шүү. Байнгын донор болох аян хийгээд бодвол хийж байгаа та нар. Энэ аянаа манай энэ
парламентын 126-аас эхэлчиж болох юм шиг санагдаад байна. Би бол өгнө. Мэдээж янз бүрийн эрүүл мэндийн болоод олон шалтгаанаар өгөхгүй, хувийн мэдээлэл хадгалах гэсэн магадгүй олон шалтгаанаар өгөхгүй хүн байхыг үгүйсэхгүй тэр хүмүүсийн байр суурийг хүндэтгэж байна. Миний мэдхээр бол манай 126 дотор лав нэлээд хүн өгөх бах. Бид одоо бас нийгэмдээ үлгэр дуурайл болоод тэгээд жилд 2 удаа бидрээс ирээд авчаач ээ. Энэ 126-аас ядаж 70-80 хүн өгчүүл бас тодорхой хувь нэмэр оруулах байхаа. Гол нь энэ 70-80 хүндээ гол нь биш. Энэ олон нийт ард иргэдэд зөв ойлголт өгөх, байнгын цусны донор болох одоо энэ хөдөлгөөн өрнүүлэхэд бидний энэ магадгүй миний санаачлаг гэж хэлэх үү. Хэрвээ энэ ажил хэрэг болж чадвал бас чухал үр дүнтэй байж болох болов уу гэж бодогдож байна. Бас бусад гишүүд маань байнгын орны дарга юу гэж бодох юм байгаа. Их хурл дээр бас энийг ярьж болох болов уу гэж бодож байна. Ордон дээрээ давчвал зөвхөн одоо энэ 126 гишүүн биш, тамгын газар ажиллаж байгаа энэ ордонд ажиллаж байгаа олон хүмүүс биш үү. Ирээд авна гэвэл тэр үед нь хурал цуглаангүй байж байгаа үед ороод тэгээд нэг жилд 2 удаа өгчихвөл асуудалгүй юм шиг санагдаж байна. Тэгээд ийм байдлаар олон хүнтэй бусад байгууллагуудыг байгуулгаар нь одоо байнгын донор болгох хөдөлгөөн өрнүүлээд явбал та бүхэн дэмжлэгтэй байх болов гэж утасны үднэс хэлж байгаамаа. За ажлын хэсгийн ахлагч нэмж хариулъя. Ажлын хэсгийн ахлагч Баясгалан гишүүний микрофоныг. За гишүүндээ баярлалаа. Тэгээд яг энэ цусны донор ер нь донорын гол асуудал бол сайн дураар гэж явдаг. Тийм болохоор бид нар одоо нөгөө энэ сурталчилгаа ямар нэгэн юм хийхэд бол бас тодорхой хэмжээтэй байхгүй бол энэ нь өөрөө ямар нэгэн сэтлийг төрүүлдэгэ гэдгээрээ бас одоо нөгөө талдаа бас хоригдчихийдэг. Тэгээд 21 аймгийн эмнэлэг болоод цусны дүүр бас ажлын хэсгүүл явж ажилласан өнгөрсөн онд бид нар за дээр нь нэмээд ажлын хэсэг болоод хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд маань өөрсдөө цусны төв дээр очиж бас цусаа өгсөн. Тэгээд цусаа өгөөд яг тэр цусны төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан байгаа. Тэгэхээр яг таны хэлж байгаа бол нөгөө талдаа бол үнэн. Бид нар бол одоо гадаадын иргэн ч гэсэн 6 сар байх ёстой гэж үзээд байна шүү дээ. Яг тэрэн шиг олон удаа өгдөг байнгын донортой болох тал дээр илүү энэ мэдээллийг түгээж хүн өгөх тэр одоо нөгөө өөрийнх нь зорилго одоо урмын бадрах тэр талдаа илүү ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр таны саналыг хүлээж авч байна. За хууль санаачлагч Чимбүрэн гишүүн нэмж хариулъя. Бомочрогч энэ дээр нэг ийм зүйл байгаа. Нэгт аюулгүй байд гэж байгаа. Тэгэхээр яагаад бид ингээд олон хүн сайн дурын донор, тогтмол донор болж чадахгүй байгаа юм гэхлээр нэгт архаг гепатит вирустай эсвэл ийм замын халдвар байх юм уу те янз янзын зүйл байхыг тийм байх юм бол энэ цусыг авахгүй байхын тохиол их өндөр байгаа шүү. За хоёр дахь чухал зүйл бол бид урамшууллын тогтолцоо гэж ярихлаар энэ үнгүй учраас бид яах ёстой вэ гэхээр сайн хоол өгөх, эрэгт нь одоо унааны зардлын өгч гэдэг юм уу эсвэл ажилласаа чөлөө аваад цалинтай чөлөө аваад би цусаа өгөх гэж явж байгаа маа гэдэг дэмжих. Гэх мэтлэнгийн ийм урамшууллын тогтолцоог зөв хийж өгөх юм бол бид олон донортой болох боломж бүрдэнэ. Тэгэхээр нэг талдаа аюулгүй байдал, нөгөө талдаа олон нийтэд сайн сурчлах ёстой. Тэгэхээр одоо энэ хуулийн ажлын хэсэгт би баярлж байна. Бас нэг сайн хийсэн зүйл бол энэ урамшууллын тогтолцоонд энэ сангаас зарцуулах боломжийг, мөнгө зарцуулах боломжийг бас гаргаж өгөхгүй бол мөнгөгүй яаж сурчлах юм? Тийм ээ, сурчлагын их боломж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас энэ талын зүйлүүдийг одоо дараагийн санал асуултууд орж ирэх учраас та бүхэн дэмжиж яваасай гэж хүсэж байна. За гишүүд асуулт